Би гар өсрөөд удаж штт. Өнцөлийн цэц нэг дүгэл гарахтаа засгийн газраас машин аваад өнцөлийн 25 жилийн ой тэмдэглэнэ гэж 330 сая төгрөг нөөцөөс гаргуулаад нарийнда бол авилгалын маягийн үйлдэл болсон доо. Тэр үед ийм авилгал өгдөг засгийн газар байж болохгүй гэж би гарч төрсөн. Миний тэр байр суурь хэвээрээ байна. Сүүлийн үед ч одоо намайг мундаг шалгалт хийсэн, их зөв юм хийсэн гэж Зандаг хөгийн инх бол өндрөөр үнэлж байгаа шүү дээ. Авилга авсан цэцэн гişүүдийг хөөж уулах хэрэгтэй гэж. Авилга авсан засгийн газар цэцэн гişүүдийг хөөж уулах хэрэгтэй юм бол өгсөн засгийн газрыг бас хөөж уулах хэрэгтэй байна. Хуулиараа өгсөн авсан зуужсан гурвуулангийн шийдэх нунтай юм Монголд. Тийм учраас миний тэр байр суурь хэвээрээ байна. Зүгээр өнөөдөр бол нэмдэрж гар үсгээ буцааж явж байгаа юм гинэ гэсэн мухар яриа хэвлэлээр тараасан байна. Би буцахгүй. Зүгээр огцруулах шийдвэр гаргах хэрэг нь бол их хуралд энэ л эрхэл асуудал шүү дээ. Хэлцэл нэг дэше болох байх гэж бодож байна. Засгийн газар тэр миний гар үсгт урснаас хойш алдаа нулимлдаа амжираад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн сайд нь хэрэгтэй үг толбогдлоо. Ийм нөхцөл засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хэрэгтэй юм л да. Энэ бол Монгол төрийн төвхөнд гарч байгаа анхны ажил дээр авилга авсан сайд гэдэг утгаар нь би ярьж байна шүү. Тэгээ баригдсан. Ийм тохиолдолд нэг танхимын хариуцлага гэдэг юм ч үндэс хуулиараа гарч ирэх хэрэгтэй байхгүй. Нэг. Хоёрдугаарт энэ орныхон сайдыг томилгүй 3 сар боллоо шүү дээ. Энэ эмзэг салбар сайдгүй төрийн нарийн бичгийн дарахгүй бүтэн 3 сар болж байгаа гэдэг чинь энэ засгийн хариуцлага асуудал юм биз. Хоёрдугаарт. Гуравдугаарт энэ засаг хөөгдсөн мөнгө бүх хөөгдөлт боломжгүй юм байна. Ялгууртаа олгоё гэдэг санд оруулж ирээд их хурлаар тэрийгэ батлуулаад 40-40-ад хонж байна. Тэгээд гэнт нэг өдөр сэрээд галзуу юм шиг бүх хөөгдөд мөнгө өгье гэж санал оруулж ирвэ. Энэ ард түмнэр тоглоод байна уу, хурлаар тоглоод байна. Их болцоо байсан бол төсөв батлуулах үед энийг оруулж ирээд батлуулах нь яасан. Цааталдаа юу явж байна вэ гэхээр дахиад сонгуулийн ахвал явагдаж байгаа. Энэ ард түмнийг нэг циркийн амтэн шиг амтан гэдээ ойлгочихсон. Чихэр өгдөг. Ширхэг чихэр өгдөг. Тэрний дагуу хүссэн үйлдэлийг хийдэг. Болохгүй бол хэсэн богдуулаад дахиад хасчдаг. Ийм үйлдэлүүдийг л энэ засаг хийгээд байна шүү дээ. Тэгэхээр наад засаг огцруулах шалтгаан чинь миний засаг гар үсэг зурснаас хойш хоригдсон биш нэмэгдсэн. Зүгээр их хурл яаж хийдэг нь бол би мэдэхгүй. 16 гишүүн дээр бол нэлээд удаан гацсан шүү дээ. Тэгж жаад гівгэнд 20 болчлаа гэдэг өчигдөр өргөн марчлаа. Сүүлийн 4 гишүүн нь бол Монгол Ардын намаас байлаа. За тэр дотроо нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал дээр Монгол Ардын намынхан эсрэг байр суурьтай байж байгаа улс төрийн акцгээд гараасаа зурчлаа гэж ярих юм байна. Наа чинь бол мандатны засгийн газрын огцрох асуудал бол мандатын тоотой ёстой холбоог. Наадах ч бодлоо. Тэр ямар засгийн газар тэр санал оруулж ирсэн биш. Эзэн засгийн газар биш. Зөвхөн улс төрийн нээлттэй нөхцөл байдлаа харж байгаа л 96 тухай яригдал байсан юм л да. Тэгээд янз янзын юм болоод хамгийн гол нь энэ ард түмнэр энэ тоглолтыг авдал арай дэндэж штт. Төрөөр тоглож энэ ард түмнэр тоглож. Одоо энэ хөөгдсөн мөнгөний асуудал өгч байсан бол төрийг шаналгаж, биднийг шаналгаж, айл өрхийг шаналгаж, хөргөж телевизрийн шалгаж явах ямар хэрэгтэй байсан. Өгчхэл байсан штт. Энэ 5% 8% моргонжин зээлийн урдчлага 30-ыг 10% болгоно гэж энэ засаг 5 сард шийдсэн. Тэгээд тэр 10%-ийнхаа журмыг баталж өгөлгүй бүтэн жил шахан болж байгаа сүүлд нь үндсэн хуулийн цэцгийн төгөлтөөс болоод мөнгө зээл зогсчлаа. Энэ төр гэж баахан худлаа хэлцгээс. Яагаад зогссон юм гэхээр урдчлага 30% байсныг 10 болгоно гэхлээр чинь хүмүүст хөнгөнөр тусч яана та. Тэгж хуурчхад
Тэгээ сүүлд нь мөнгө гаргаж өгөхгүй болохоор чинь зээл зогсд юм байх шүү дээ. Монгол банкнд мөнгө байхгүй, засагт мөнгө байхгүй. Ийм юмнууд яваад байгаа учраас л наад нэмэлт гишүүдийн санал гарсан. Энэ засгийн газрын эрүүл мэндийн сайдад томил гэдэг саналыг нэг биш гишүүд олон удаа сануулсан шүү дээ. Эмэгтэй гишүүд сануулсан. Дараа нь бие даагчид сануулсан. Бие хувьдаа тэр засгийн газрын заримдаа албаны ус жармаар чуулганы үдэн дээр тааралдаж энэ эрүүл мэндийн салбар хурд эзэнтэй болгож та нар энэ салбар ингэж эзэнгүүдэж болохгүй гэдэг яриаг өөрөө болоод одоо бараг 45 хүн чинь. Ингээд ахлаар чинь одоо толгойг нь илээ суугаад иж болохгүй шүү дээ. Магадгүй энэ санал гарах юм нэмэгдэж гар өсөх зурсан явдал чинь энэ эрүүл мэндийн салбарыг удирдлага болгохгүй байгаадаа холбогдож мэдэн шүү. Тэгээд энд гарсан хэрэг явдалтай холбогдож мэдэн шүү. Гишүүн болгон дотроо нэг бодож л зурсан байх. Би л авал дээр цэцэг авилгадсан нь бол тогтоогоол улаан цавил гар өсөх зурсан. Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор энэ оюутлогтой холбоотой гэрээ хэлцээрэл гадаадын хөнгөн бэржүүд дээр зурагдах байсан чинь энэ мэдэнээс болоод болчихлоо гэдэг мэдээллийг ардчсан намын зарим гишүүд өгөөд шүү. Тэгэхээр эдийн засагт хортой биш шүү. За би мэдхгүй наадах чи ястаа анхудаа та нараа сонсож байна. Мэдхгүй байгаа учраас наа чи би худлаа хариу хэлж чадахгүй шүү дээ. Та нар өнөөдөр л юун дээр мэдээлэл дээр тийм юм гараагүй л байна да. Сая ярьж эхэлж байгаа юм байна. Ардчсан намхан сая бид нар ерөн засгийн бол аваад үлднэ. Тийм амархан огцруулахгүй өөрсдөө л нэгдсэн байгаа гэдэг мэдээллийг л өгч юм л да. Одоог л аваад үлднэ үст. Тэгэхээр энэ гарын үсгийг өгж байгаагаар бас нэг сонгуул хийсэн улс төрийн хийсэн асуудал болоод энэ ардын намын яагаад нийлээ гэдэг юм. Улс төрийн асуудал хариуцлагын асуудал бол мөнхөл асуудал шүү дээ. Эрүүл мэндийн яамдар болсон хэрэг явдал орных нь хүнийг томилж чадахгүй байгаа явдал чинь бол энэ засгийг ёс суртахуун гэж энэ улсад байдаг бол огцруулах хангалттай төсөл шүү дээ. Зүгээр зөвхөн энэний төлөө л явах хэрэгтэй. Хэрвээ энэ улсад шударгаас гэж байдаг бол ёс суртахуун гэж байдаг бол танхимын зарчим гэж байдаг бол бүгдээр ард түмнээс уучлалтгүйгээ зайлцах хэрэгтэй байхгүй. Манай засаг танхимд ийм явдал боллоо гэд. Энэ чинь ёс суртахууны асуудал. Тэгэхээр ковотын тухайд яриад ах шиг байна. Үндсэн хуулинд Улаанбаатар аймаг хоёрыг яг ижилхэн төвшөнд тавьсан томьёол байд юм шүү дээ. Нэг нь хүн ариг, нэг нь нутг ариг. Засаг захиргаа нутг дэвсгэрийн цогцлбор мөн болно гэдэг аймаг нийслэлнэ гэж заачсан байдаг. Хүнийхэн доогоор харгалзаж Улаанбаатарт бүх юмыг төвлөрүүл гэж үндсэн хууль заагаагүй. Адилхан эрх үүрэгтэй гэдгийг заасан. Тэгээ одоо энэ том газар нутгаа цөөн төлөөлөлтөй болгоод Улаанбаатарт бүх юм төвлөрүүлээд яаж амьдрах гэж байгаа юм бол доо. Яаж амьдрах гэж байгаа юм бол доо. Ерөнхийдөө дандаа дахиад хүчрхийл явж шүү дээ. Наа чинь эхлээд хуучин коватын хадгална гэж сонгуулийн ерөнхий орон өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр байнуудаа бичих улсын их хурлд ирүүлсэн. Тэгээд энэ их хурлын дарга гэдэг этгээд нийслэлд олон болгоно гэд гар утсан дээр юм бичихлээр өчигдөр хуралдаж хагаад санал оруулж ирж байгаа байхгүй. Энэ Монгол дарангуул тогтох бүх юм явж шүү дээ. Энэ нэг хүний өрөөнд зээлийн хөөг тогтоодог болж байна. Нэг хүний өрөөнд барилгын үнийг тогтоодог болж байна. Сонгуулийн ерөнхий хороо утсан дээр мессеж бичихлээр маргааш нь хуралдаад анх оруулсан саналаасаа буцаж байна. Засгийн газраас санал оруулаад ирэхлээр нэг хүн зогсоож байна. Үндсэн хуулийн цэцэн гишүүдийг нэг хүн хөөж өгүүлж байна хэрэг дээр. Ийм л юм болж шít. Анч цэвэр дарангуул руу явж байгаа. Энэ засгийн газартаа төдийгүй энэ их хурл удирдах байгаа этгээдүүдтэй энэ их хурл ирнэ хариуцлах цаг болсон шүү. Бид нар 25 жилийн өмнө Монгол ард түмэнд энэ ардчил гэж ялдуу юм болж жагсаалцлыг хийж явахдаа ийм юмны төлөө явсан юм.
Арга ядаа цаачин Баабар дээрэмчтэй салгаж хайрлгээд Бурханаас аврал ирээд Батүйл нарчс намын бүлэг гэж юу байсан юм? Дээрэмчдийн бүлэг гэж хэлээд инг сайхан нь засгис хөөгдөл сууж шít. Монгол Улсын анхны ерөнхийлөгч байсан Учирбатыг эдгээр хууль гаргах нэрээр 6 жилийн хугацаанд талбан тушаалаас нь хөөж уулж шít. Учирбатыг хөөдөг хугацаанаас өмнө эдгээр хөөдөг хэн болчихсон юм бэ? Инг сайхныг засгийн газраас хөөдөг хэн болчихсон юм бэ? Инг сайхны засгийн газар төр өмчийн орооны дарга гээл нэг жижиг агентлагийн дарга том цүнхүү үрчил жижигхэн хөнгөөж явсан шít. Эдгээр ингэж талаа галзуурах цаг болоогүй шít. Тэгэхээр наа чи Монголд хамгийн аюултай юм бол энэ дарангуулын юм бол өдрөөс өдөрт хулсаад байгаа. Өдрөөс өдөрт. Бүх юмыг нэг хүмээддэг. Ийм юмд л асуудал байна. Эндээс сэрэмжлэх ёстой байна. Сэрэмжлэх ёстой байна. Энд чи ингэж явсаар байжгаад одоо жишээ нь хөвгт тэмэнгийг өгнө гээл бүгдээрэнд нөгөн гээл нэг их буян үлдэж байгаа царайлчаал нөгөө чихрээд бололгол гүйж явах юм энэ засаг. Өх байсан бол 16 оны төсөв оруулж ирэхдээ бүгдээрэнд нөгөн гээд 110 тэрбум төгрөг оруулж ирээд батлуулах нь яасан юм. Мөнгөгүй байна хасч өг гэж их хурд санд оруулж ир тэрийгэ батлуулж авчихад 40 хоногийн дараа бид нэр цөмөөрөнд нөх гэж байна гэж буян үйлдэгчийн дүр хэсгээд эдгээр гүйж юм шүү дээ. Эцсийн дүндийн ард түмнийг юу гэж ойлгоод байгаа юм бид нар. Цирк амтан гэж ойлгоод байгаа юм. Хэсэн боогдуулж шүү дээ. Чи сонгуульд миний төлөө санд өгөх юм бол гөгч 20,000 төгрөг өгөн шүү гэж хэсэн боогдуулаад эхлээд байхгүй болгож хэсэн боогдуулаад сүүлд нь өглөгчийн эс гэж хэсэн боогдуулаад ингээ зүгээр л ард түмнэр та нараар тоглоод байна шүү дээ. Энэ зөвхөн засгийн газрын асуудал биш их хурлын удирдах байгаа этгээдтэй хариуцлага тооцох тухай асуудал ярих хэрэгтэй байна. Тэр нь тэгээд энэ нэг намын дарахгүй нэг хурл удирдна гэдэг чинь болвол тэр тусмаа ийм эмзэг бүрэлдэхүүнтэй их хурл бол байж болдгүй зүйл харагдаад байна да. Намайг их хурлын дарга байхад Батүйл ярьдаг л байсан. Ер нь намын удирдах зөвлөлийн гишүүн хүн их хурлын гишүүн байж болохгүй юм шиг байна. Чи нэг тал руугаа хазаачих гээд байна гэж над хүний ёсоор хэлдэг л байсан. Тэгэхдээ би ингэж алигаа алдаж байгаагүй л дээ. Аль алинтай нийжилдэг шаарцаад явждаг л байсан. Буруу асуудал удаад байгаа. Ардын нам гардаг аймагуудын мандатыг хасглаа гэдэг асуудал байсан шүү. Бог наач дээр ардын нам гардаг ардын нам ялагдчих чинь болвол байнга л болж ялдаг чинь байнга л болдог процесс шүү дээ. Өнөөдөр очсон намынхан бүх тойрогт ялчих нь гэж өөрийгөө тооцоод байгаа юм. Гэхдээ эдгээр 92 он 6 суудалтай 2000 онд нэг суудалтай л үлдчихсэн шүү дээ. Юм давтагддаг шүү дээ. Тэгэхээр тэр мандатын тоог цөөрүүлж байгаатай холбоотой биш наад маргаан чинь. Маргаан юундаа байна вэ гэхээр үндсэн хуулийн ижилхэн том ялдаа засаг захиргааны нэгжийг эдгээр чинь юу хийх гээд байна вэ гэхээр Улаанбаатарыг бусад 21 аймагт тэнцвэрлэх юм хийх гэж шүү дээ. Тэгээ яах энэ Улаанбаатараас өөр газар Монголын амьдрал байхгүй болох юм хаашаа юм. Хангалттай шүү дээ. Улаанбаатарын өөрийнх нь хурл байж байна. Улаанбаатараас сонгогдсон 10 хэдэн гишүүн байж байна. Манж гэсэн одоо хөдөөнөөс сонгогдсон чигсэн Улаанбаатарын асуудлыг дэмжэл явуулдаг шүү дээ. Бид нар чинь нийт улсын эрх ашигын төлөө ажиллана гэдээ хангараг өргөж гисэн улсан шүү дээ. Сонгогдох үедээ хот хөдөөгөөр гэж л ялагддаг болохоос сонгогдсны дараа миний Улаанбаатар чиний Улаанбаатар гэдээ маргаад байдаг явдлынд байдгүй юм шүү дээ. Наачин болвол зүгээр л Улаанбаатар хотод байгаа засаг захиргааны ресурсыг сунгуул дүүрэн ашиглах юм л тооцоо явж байгаа. Яг чин үннийг хэлэх юм бол. Чин үннийг хэлэх юм бол. Өөрөөр хэлбэл дахиад сонгогчдын саналыг худалдаж авах энэ бөөгнөрлө Улаанбаатарт бий болгох гэсэн ийм санал явж байгаа учраас наадах чинь эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Одоо энэ мөнгө тараадаг санал худалдаж авдаг юм чинь бүр сайдыг алдлаа шүү дээ. Хамгийн их хууль сахих хэвээр хүмүүс нь бетон тараагаад
хамгийн их хууль сахих ёстой засгийн газрын гишүүний нөөц тараагаал энд нэг хүний өрөөнд зээлийн хүү тогтоогоол засгийн бүх ресурсыг шавхаал Монгол банкны бүх ресурс нөөцийг шавхаал ямар их мөнгөтэй болчихсон бид нар. Тэгэхээр наад чинь болвол асуудал дээр хот хөдөн гихтэй биш. Одоо эдгээр энэ баг хөдөө явах байлаа шүү дээ. Яагаад гэвэл очиад уулзах нүүр байхгүй. Эх орондоо хүн шиг амьдрий гэсэн тэр нь байхгүй болчихсон. Тэр нь байхгүй болчихсон. Баах юм амарчсан тэр нь байхгүй болчихсон. Эдийн засгийн хэвтчихсэн. Цалин тэтгэл нэмээгүй. Ийм нөхцөлтэй байгаа учраас л заллингийнхаа үйл ажиллагаа явуулах, санал худалдаж үйл ажиллагаа явуулах мөтгөл дэвсгэрийн хэмжээг багасгах гэж л энэ наадах чигээд байгаа.